Дууссан шүү. За. Одоо эхэллээ. За. Аха. Юу яцхан. Бичээд хэлсэн гоё. Хоёрын наанч гоё хавар болж байна уу? Дулаарж байна уу? Дулаараа. Гоё яана. Наач ихтэй хүүтэй юм шүү дулаа. Сая миксэг жоохон салхитай сэрүүхэн байжгаад яг өчигдрөөс аягүй гоё дулаахан болоод нөгөө нэг айлууд ч амар гоё цэцгнүүд тарьдаг. Машиныхаа гадаа. Тэгэл модноос нь хүртэл ингээл амар гоё цэцгнүүд гардаг. Тэгэл энэ тэнд хөвөн цэцэг гоё. Сарны интервал ингээд гадуур хаас айгуурдаг. Тэгэл гоё. Гоё Монголын хавар ингээл шураал нэг тийм зэврүүн цаанаа л нэг тийм хүйтэн тэгээ нэг гоё болохгүй нөө. Тэгтээ тэгэл 4 сар дуустал юм байх бах гэж бодоол байж. Соког бүр 100 болсон юм шүү. 100 энд бороо ороод нэг хүүтрэл нэг дулаараа л нэг өнөөдөр бол бүхөглээ. Чи бүр 70 90 мэрэгдэн. Нуурын 90 мэрэг дээр байсан уу? Бикини мэдчихэж байлаа нэг стори орчихсон чи. Тийм манай энд чинь нуур ойрхон байдаг шүү дээ. Тэгээд Соко нэрийн нуурын цэлээд байдаг. Тийм. Гоё гоосоо шууд нуурын цэлнэх ярьж байна амар гоё. Зорин нэг дэж юм. Гэтэ тийм юм хотоосоо шалтгаалаад өөр манайх нууртайгаа ойрхон. Гоё. Ер нь байгаа газар гоё хаврууд өөр өөрсдөө онцлогоор нэрж лаагаа юм байна. Юуны талаар ярих хэлээ гүнээр. За. Надад нэг санал гарсан. Халаалт хийж байгаа дараа нь ярих юм уу? Хамууд ярих юм. Надад хараа ингэж санагцсан. Та юугаа сонссон чи ямар юу санагцсан бэ? Өөрсдөө хоёрыг сонссон чи та хоёрт. Надад зүгээр л санагцсан. Гурван нэг тийм гин сайрын цаахан сайхан хармос санаа байхгүй нэг гурван хөрхөн охин нэг өөрсдийнхөө нэг гоё бодлоодыг хуваалцсан шиг санагдсан. Тэгээд миний ярьж байгаа нэг мангар юм зунгаар тэгээд ер нь аль нэг дурлаа ярихдаа хурдан ингээд яриад тэгээд яг ингээд нэг нь яриад дуусчингууд нөгөөх нь ингээд ярьж болох юм болов болохгүй болов гэж бодоод байгаа мó эсвэл ингээд нэг юм хүлээлттэй тэнгуү тэр хооронд нэг юм пауз айгүйх байгаа юм шиг санагдсан. Тэгээ миний ялангуяа пауз. Гурлаа нөгөө өөр газараас холбогдож байгаа болохоор бас нөө давхгүй гэж бодоод тэгээд байгаа юм шиг. Би болохоор зүгээр нөгөө нэг өмнөх ярьсан юм дээрээ зүгээр араас нь нэг юм зүгээр багцлаад нэг юм хэлмээр санагдсан. Залруул одоо нөө бидэд брэнд гэдээ яриадсэн чинь одоо тэгэл Zara, H&M гээл Mango Enter гээл одоо наад захын брэндүүд байгаа шүү дээ. Одоо тэднэр чинь бол яг бид нар ингээл хэрэгжилж байгаа. Яг ингээд амар онцгойлон одоо жишээлбэл бидэд ингээд санхүүгийн хэрэгжүүлээнд хүрэхээрээ аваа нэнтер гэж ярьсан брэндүүд нь бүр хансаг зэрэглэлийн luxury брэндүүдийн тухай ярьснаа тайлбарлахаа марцсан байлээ. Тэгвэл хүмүүсээс бодонгуудаа ингээл яг брэнд гэж алиг нь хэлээд байгаа юм бол доо гэж анда юу ахын болов гэж бодсон. Тэгээд яг бид нарыг ярьсны дараа нэг ийм сэдв гарч ирсэн байхгүй юу? Одоо ч нөгөө нэг ер нь хятадд Америк ч нөгөө нэг татвар тавина гэдэг байгаа шүү дээ. Тэр надад арай л хэлэг баг. Тэгвнгүүд амар тансаг зэрэглэлийн брэндүүдийн ч нөгөө нэг үйлдвэрүүд нь дандаа хятадд байдаг. Тоног хэрэгслийн авдаг. Тэгвнгүүд хэрвээ ингээд татвар нь огдох юм бол үнэнд өөрчлөлт орно гэд. Тэгсэн чинь бас нэг TikTok дээр нэг тийм бичлэг гарсан байна л да. Одоо юуны нэг юм тансаг зэрэглэлийн брендийн стүүцийг бид нэр $98 авдаг байна л да. Гэтэл яг хятадын үйлдвэрээс нь тэрийг $5-6 авах боломжтой байдаг гэд. Тэгэнгүүт надад тийг санагсан байхгүй юу? Юу яагаад бидний яг нөгөө нэг үнцийг өгж авдаг тэр брэндүүд одоо хэдэн мянган доллараар $2,000 одоо нэг үнэлсэн цүнх байлаа гэж бодоход яг бодит үнэ нь тэрэндээ хаанч хүрдэггүй юм бэ штэ гэж би батсан байхгүй юу?
Тэнгүүд нөгөө хүмүүс яг брендийг ингээд сонгохдоо чанарыг нь харж сонгох юм болов эсвэл зүгээр нэр төрийг харж сонгох юм болов гэсэн тийм бодол төрөө. Хоёр одоо жишээлбэл хоёроос би асуух гэсэн байхгүй юу? Яг юм нэг загварын цүнх заяа. Одоо яг нөгөө нэг одоо Uniqlo-гийн тренд асан загвар гэдэг чинь нэг юм хагас сар хэлбэртэй дагуу хэлбэртэй тэр цүнх ингээ байлаа заяа. Ямар ч брэнд логогүй. За хоёр тэрийг $5 авах боломжтой. Яг хажуудалд нь одоо LV-гийн яг тийм цүнх байлаа. Тэр $5,000 үнэтэй гэж ботход хоёр яг алийг авах вэ? Гэтэ аль алинд нь хоёр ингээ $5,000 авах боломжтой байгааг үед. Тэгсэн чинь ингэсэн шүү дээ. Одоо нөгөө баячууд гэтэ өмнө удаагийн би мэдэхгүй л би өөрөө судалж үзэг болохоор баячууд болсон чинь баячууд болсон чинь ингээд том luxury брэндүүдэд одоо нөгөө нэг limited edition-ний тийм амар том их мөнгө төлж тэгээд ямар ч логогүй тийм одоо ч юм уу хийлгэж өмсдөг. Ямар нэгэн лого байхгүй гэдэг нь одоо нөгөө брэнд одоо мэддэхгүй шүү дээ тийм ингээ харагдахгүй тэгээ хүмүүс сурталчлахгүй хэрнээсээ ямар ч логогүй гэхдээ одоо амар тийм luxury брэнд тэр мөнгө нь болохоор одоо юу гэдэг чинь хэдэн долларын маш өндөр хэмжээний мөнгө төлж гац продакт гэлдэг ч юм уу тийм тэгж байгаа. Тэнгүүд яг тэр нь юунд нь байна гэдгийг би бодохдоо maybe чанарт нь зөв. Чиний хувьд зулаа одоо тэгвэл яг тийм сонголт байлаа хэд алийг сонгох вэ? Хоёр брэнд байгаа мó. Тий. Нэг нь брэнд биш зүгээр л юм ямар ч логогүй тийм цүнх $5. За нөгөөх нь яг тэрнтэй адилхан заагвартай. Гэхдээ одоо LV-гийнх гэж бодъё л доо. Бүр luxury зэрэглэлийн тийм. Тэр чинь одоо чамд айл алийг авах боломж байгаа гэж бодлоо. Ингэж асуух юм. Ингэж асуух юм шүү. Одоо нөгөө ямар ч лого энтер байхгүй гэхдээ чанартай материалтай цүнх $500. За. Тэнгүүд брендийн Dior-ийн цүнх $500. Алийг авах вэ гэж. За тий. За тэгвэл алийг авах вэ? За тэгхийн бол би материал тайтайгийн илүү чанартайг нь л авах гэж бодож байна. Тий. Тэгэхээр яг ингээд нөгөө нэг брендийнх нь одоо нэрэнд нь болж авахгүй зөвхөн чанарыг харж худалдаа авах нэ л гэсэн үг юм шүү дээ. Яа. Би яг энийг асуух гэсэн. Соко яах байсан бэ? Хоёр ижилхэн юм байгаа юм байна. Нэг нь бол брэнд, нөгөө нь бол брэнд биш юм байна шүү дээ. Би л брендийг л авах байсан баха. Яг үл чинь үнэлэгдэж байгаа юм чинь. Тийм. Би болохоор бас яг брендийг авах гэж тэгсэн чинь хараа ингэдэг гинэ. Одоо нэг бид нар яг хөө ингээд бид нар ингээд валют за ингээд мөнгө хурамд одоо хадгалаад үнцэн төргий гэж бодох юм бол бид нар одоо алтан манати идэл аав эсвэл доллар авч яваад доллар аваад хадгал эсвэл банкнд өгөөд хоримтлуул эсвэл бонд хувьцаа ав гэдэг нь шүү дээ. Зарим хүмүүс болохоор үнэтэй брендийг яагаад сонгодог вэ гэхээр одоо тэр чинь нэг limited edition гэхээр тэр жилдээ энэ загвар хэдхэн гарна гэж тэгээ заачж байгаа шүү дээ. Тэр загварыг аваад тэгээд дараа нь нөгөөх нь амар одоо дахиж одоо худалдаанд гарахгүй гэхээр үнэ нь маш өндөр өсдөг. Тэгэнгүүт ингээд мөнгөө өсгөх нэг арга гэж бүр брендийн үнэтэй зүрх энэ авдаг гинэ. Тийм. Одоо жишээлбэл Rolex энэ эсвэл Porsche тэр үеийн загварын одоо машинууд амар үнэтэй байдаг шүү дээ. Тэнгүүд хүмүүс гайгүй нэр авангуудаа үн нэмж зардаг. Тийм яг тэрэн шиг одоо зүгээр энгийн нэг Hermes гэх брэнд байдаг шүү дээ. Би буруу дуудаж иж магадгүй яг зөв дуудах нь мэдгүй наа. Тэрний нэг амар алдартай загварын цүнхнүүд жишээлбэл жилд 10хан шиг гарлаа гэхэд тэрийг аваад дараа нь 2-3 жилийн дараа зарахад үнэ хэд дахин нугалдаг гэдэг ч юм уу. Тэрнээс нь болж хүмүүс айгүйх тэгэж авдаг гэсэн. Тэгэхээр зарим хүмүүсийн сонголт нь брендийг сонгодог сонголт нь нэг нэмэгдэх тэр нөгөө нэг ашиг үнцнийг бодож сонголтоо хийд юм байна да гэж бодсон. Тэгэнгүүт яг бидний нөгөө нэг өнгөрсөн сэдвээр ярьсан чинь дуураймлыг авах уу гэдэг ойлголт бол бидэд гуруулаа нөө гэсэн сонголт ярьсан шүү дээ. Тийм тэгээд яг гуруулаа дахиад бичнэ үстэй тий. Бичнэ шүү дээ. Энэ бол зүгээр.
хувцас гэж бодоод зүгээр оршлнаа. Зөв. Тэгээд өнөөдрийн сэдв маань шууд өнөөдрийн сэдв рүү орох уу? Тэгээ. За, хит үргэлгэн худалдан авалт. Өнөөдөр бүгдээрээ миний тухай ярилцсанаа. Тэгээд ер нь бол ингээд Соко дээр бас дүүрэн ярьсан чинь юм ингээд худалдаж авахдаа бид нэр ухамсартай болон ухамсаргүй худалдан авалт хийдэг байна л та. Тэгэнгүүт нөгөө хит үргэлгэн худалдан авалт гэдэг нь бид нэр ухамсаргүйгээр ч юм уу тэрийг ингээд аваад идэг. Тэгээд тэрнээсээ болоо санхүүгийн болон сэтгэл зүйн хүнд асуудалд орох магадaltaй тэр зүйлийн тухай өнөөдөр ярьцгаая гэж ярьсан юм аа. Тийм. Яаж ухамсартай худалдан авалт хийх вэ гэдэг үү? Тийм. Тэгээ тэрний өмнө эхлээд хэдүүл ухамсаргүйгээ ярьчих тий. Хит үргэлгэн. За тийм. Тийм. За та гурлаа дахиад шинээр бичих юм. Үгүй ингээл үргэлжлэл авчи. Окей. Тэгвэл та хоёр яг тэгэж одоо жишээлбэл та хоёр худалдаа авалт амар олон төрөл аав штэ. За хүнс одоо хүнс гэдэг ч юм уу эсвэл ингээд хувцас хоббиндоо ч гэсэн худалдаа авалт гэж болно. Та хоёрын яг гар татахгүй ингээд амар үргэлгэн гаргадаг худалдаа авалт чинь юун дээр байдаг вэ? Хүнс. Яг юм. Хүнс. Хүнсний бүтээгдэхүүн дээр. Хүнс дээр үү? Тийм байх те. Яг одооний байдлаар бол надад ч гэсэн. Яг бичиж аваад ордын. Гэхдээ яг миний хувьд болохоор яг юу байдаг? Яг сэтгэл зүйн байдлаас шалтгаалаад заримдаа амар их юм авдаг. Хүнс биш зүгээр хувц цоноор янз бүрийн жижиг хэрэгсэл. Тэгээ тэрийг ингээд анзаарсан чинь амар сэтгэлээр унж хүмүүс үедээ ч юм уу эсвэл нэг тийм уур хүрсэн үе үедээ тийм юм хийдэм бил. Юмсргүү. Тийм. Тэгсэн чинь яг энээс болоод энэ чинь ингээд нэг сэтгэл зүйн хямрал юм байна штэ. Одоо асуудал юм байна штэ. Тийм. Миний хувьд болохоор би тэгэж бодсон. Одоо жишээлбэл би худалдаа авалт хийхдээ ерөнхийдөө бол юу онлайн гэхээсээ илүү дэлгүүр ороод юмаа өмсөж үзээд тэгээд яг ингээд надад таалагдж гин үгүй юу бас мэдрэмжээ амар юу яадаг юм билээ. Тагнадаг бүр ингээд чис хийсэн мэдрэмж орж ирвэл за энийг авчий да гэдэг. Түүнээс бол за яах вэ гэх нэг эргэлцсэн нэг тиймэрхүү юм байдаг шүү дээ тий. Тэрэн дээрээ бол автгүй заяа. Тэгэд өмнө нь бол ингээд худалдаа авалт хийхдээ бид нар ингээд найзуудаараа амар их одоо бүр аваад нэгэндээ зөвлөгөө өгвөл яадаг гэсэн бол одоо том болохын хэрээр бол одоо ганцаараа худалдаа авалт хийх ёстой болно шүү дээ. Тэнгүүд тэрэн дээрээ ингээд одоо ганцаараа шийдвэр гаргахдаа бас ингээд нэлээд мэдрэмжээ ажиглаж агаад тэгээд ингээд авдаг. Бүр шийдэж чадахгүй зүйл байвал яг хуу хаяа зураг мөргийг аваад юу яадаг. Одоо ах руугаа ч юм уу хчүүгээ ингээд явуулаад ямар байна мэн гэх хүмүүсийн санааг нэмэр бол тэгээ мэдчихэж болно л доо. Тэгээд яагаад онлайнаар худалдаа авалт хийдгүү вэ гэхлээр нэгт миний биеийн процесс өөр болохоор чинь ингээд яг би тавхтаа надад бол зүгээр би дэлгүүр яваад өмсөж үзээд авсан дээр ахгүй юу. Дээгүүрээ өмсөх юм бол онлайнаар ингээд авсан ч бас ингээд палаж бол зүгээр. Эрүүгээр амар тийм ялгаатай шиг санагцтай дотор хувцс өмсч гэсэн ер нь дэлгүүр яваад ингээд өмсөж үзээд авсан нь зүгээр байт юм шиг. Яг дээдлийн харьцаа доотлын харьцаа өөр болохоор ер нь тэрэн дээрээ бас ялгардсан байна да гэж бодсон. Би нөгөө нэг юу яасан ш одоо хит үргэлгэн худалдаа авалт гэдэг чинь ер нь бол төлөвлөжсэнээс илүү давуулж худалдаа авалт хийхийг л хэлээд байгаа штэ. Гинт амар их мөнгөөр юм авах ч юм уу. Тэ ерөөсөө л тийм ухамсаргүйгээр тэгснэ гинт би юу ч вэ гэж бодож байгаа бол худалдаа авалт. Тэрийг бол яг Соко хийснээр хөвчлэн би онлайнаар хийсэн байдаг байхгүй юу? Тий онлайнаар тэгэх юу амар нөгөө нэг процесс нь амар амархан болохоор хурдан хүмүүс тэгэж их хийдэг. Тий ялангуяа одоо ингээд Монголд ингэж байна л да.
одоо нөө шууд лайв үзэж агаад мөнгөө хийгээл авдаг тийм юм айгүйх байдаг байхгүй юу худалдаа одоо онлайн дэлгүүрүүд Америкээс лайв хийдэг тэгвнгүүд ингээл одоо ингэж байгаа байхгүй за одоо ингээд юуны Майкл Корсын цүнх 3хан ширхэг байна. Яг одоо авах юм бол та 250,000 төгрөг өгөөд ингэж данс руу игээд аваарай гингүүт чинь тэнд 200 300 хүн үзчихээ гэхэд тэднэртэй уралдаж авч байгаа байхгүй юу. Төнгүүд ингээд би ингээд тэрийг бас ингээд үзэж байгаа тохиолдолд хэрэггүй байсан ч гэсэн чухал юм шиг санагдаад би шууд мөнгөө хийгээд авсан худалдаа авалт надад амар их байдаг байхгүй юу. Байгаа байхгүй юу. Тэгээд дараа нь ингээд харангуут эн чинь ингээд нэх яг чухал байсан ч юм уу ч юм уу гэж бодогдож байгаа юм. Нэгдүгээр тэр нөгөө нэг хит үргэлгэн байхад нөлөөлж ам тэр онлайн лайв худалдаа авалт дараа нь алхахлаар тэр нөгөө нэг юу одоо Монгол нөө Тему гээд платформ ороод ирсэн гэдэг хоёр дээр иржсэн шүү дээ. Амар хямдхан хиттэй. Хүрэлэн нөгөө тэгөнгөө тэр чинь ингээд нөгөө нэг хямдралаа. Яг одоо бол ингэн тэгнэ гэдэг ч юм уу. Тэгвэл үнэхээр хямдхан байдаг. За ингээд нэг ширхэг одоо Монголд ингээд жишээлбэл 3 4 нугарсан үнээрээ зарагддаг зүйл одоо нэг цамц одоо нэг 150 60,000 төгрөгнөөр үнэлэгдэх юм тент зүгээр л 20,000 19,000 гэж байж ангууд амар хямдхан санагдаад авдаг гэдэг ч юм уу. Дараа нь нөгөөх нь хямдхан юм амар ихийг сагслаад тэгээд нийт дүн нэлээд өндөр дүн гарсан байт юм билээ. Тэгэхээр яг тэр нөгөө хит үргэлгэн худалдаа авалтанд яг наад хэлсэн нэг миний туршлагаар бол энэ онлайн худалдаа авалтад амар их нөлөөлт юм байна гэж харсан шүү дээ. Лайв байна. Бодох хугацаа өгөхгүй байгаа хгүй тий. Сэтгэл хөдлөлөөр юмыг шийдвэрлэх. Тэгээд тэр Тему байна амар хямдхан үн гаргаж ирээл дөнгөд ингээд сагслаалангууд амар болчдөг. Тэгээд өөр чин миний бүр амар санаанднаас хит үргэлгэн байдал нь нөгөө юу хоёр нөгөө хүнснээс татгалзаж чаддгүй гэсэн шүү дээ тий. Тэр чин надад ч гэсэн байдаг ингээд одоо гадраал нэг кофе авчдаг кофе шоп ордог кофе шоп оронгуудаа тэр чин хажууд нэг жижигхэн кейк мэг ч юм уу тэнгүүд тэр чин ингээд нэг удаа авахд нэг 10-20,000 төгрөг болоод байгаа юм шиг хэрнээ олонд автагдах юм бол бас тэгээд айгүйх мөнгө гарсан байд шүү дээ. Тий яг зөв. Тийм л юм аа. Тэгээд ер нь яг бас нөлөөлж байгаа нэг юм надад болохоор нөхөр битээр ингээ ярьсан чинь одоо нэг карт аппликейшнээр төлбөрөө төлж байгаа тэр процесс чинь хүнд нөгөө мөнгө гарч байгаа гэдэг мэдрэмж төрүүлдэггүй юм байна. Харин тий. Тэгэл нэг тэгээд дансны үлдэгдэл нь ингээд багассан. Яалаа гингүүт нөгөө карта зуруулаа яваад гэсэн. Тийм байлээ. Надад бол яг тэгжэл нөлөөлж байна яг өнөөдрийн байдлаар яг хэтэрүүлгэн худалдаа авалт нөлөөлж яг эднэр нөлөөлж байгаа. Зулагийн хувьд байна уу? Байна. Аха. Чиний хувьд яг ингээд төлөвлөөгүй амар юу илээ гэд авцсан ямар худалдаа авалтууд байдаг вэ? Хүнслэн даадаг юм байтлаа. Аха. Яг нөгөө нэг за ойролцоогоор иймэрхүү дүнтэй болно гэж бодоод хүнснүүдээ сагслаад явж байгаа ч гэсэн яг кассан дээр ирээд мөнгө төлөвлөлт тэр яг миний төлөвлөснөөс ингээд 2 дахин их ч юм уу 3 дахин их юм болдог. Тэгээ яг энэ хүнсний юм болохоор яг гэртээ хоол унд хийхтэй холбоотой хүнснүүд юу нэг хвчлэн байдаг. Түүнээс нөгөө одоо сургууль дээр ч юм уу кофе аваад уучи, ус аваад уучи, эсвэл нэг одоо ямар нэгэн бичин аваад идчих ч юм уу. Тийм болвол яг хүнсний зүйл бол биш. Тийм юм бол аль болох ингээд авахгүй байхыг хичээдэг. Одоо гэрээсээ ус аваад сургууль руугаа явдаг ч юм уу те. Эсвэл яг нөгөө нэг супермаркетаас одоо авдаг хүнснүүд бол арай хямдхан байдаг. Тэгэнгүүт одоо нөгөө CU шиг ийм сүлжээ ийм жижигхэн дэлгүүрүүд чинь арай үнэтэй зардаг учраас тэндээс ингээд юм авах сургууль дээр идэх юмаа тэндээс авах болон супермаркетаас авах хоёр чинь үнэ нь арай өөр байдаг учраас хэрвээ одоо сургууль дээр идэх юм авахар байх юм бол яг бөөнд нь хүнстэйгээ хамт супермаркетаас авдаг ч юм уу тиймэрхүү байдлаар ер нь бол хичээдэг өөр юм онлайн худалдан авалт гэх юм бол яг Монголд бол би Taobao-аас амар их захиал хийдэг байсан. Айгүй олон юмнууд ингээд сагсалчдаг. Тэгээ яг нөгөө түрүүн Догигийн хэлдгээр хямдхан юмнууд тэрнээсээ тэр чинь 10-20 болохоор айгүй нийлбэр өнөр гарчдаг. Гэхдээ тэрийгээ би ингээд
ер нь бол нэг 7 хоног ч юм уу боддог байхгүй юу. Тэгэхээр бүгдийн сагсал чинь авмаар байгаа юм аа. Тэгээ яг нөгөө эцсийн тэр нийлбэр дүн дээрээ дарахаас өмнө эхлээ бүгднийг ингээ 2-оос 3 удаа чеклдэг. Яг энэ надад хэрэгтэй байгаа л үү, хэрэггүй байгаа л үү. За энийг хасчих, энийг амир одоо л хэрэггүй юм байна гэд. Ингээ хасаад явж байгаад тэгээ яг нийлбэр дүнгээ ер нь бол нийлээ багсгаж чагаад хоттой авалт хийдэг. Тийм хэрэг авдаг. Тэгээд яг амар гинт ингээд их мөнгө хичдэг худалдаа авалт бол яг хүнсэн дээр буюу яг гэртээ хоол ундны юм одоо нөгөө бид нар чинь оюутан багтаа хашаа явдаг байсан шүү дээ. Тий. Хашааны амар том шууд шиг торыг ингээд бүр багтахгүй болчихно ингээд чихээд хүмүүсээ арих гэж авдаг байсан шүү дээ. Ер нь бол тэгж хүмүүсээ цуглуулахгүй байдаг ч гэсэн ойролцоогоор одоо юу гэдэг чинь те нэг 50,000 төгрөгөнд би юм авандаа гэд сагслаад явж байхад тэр нь аль уушаа 150,000 болсон ч юм уу те нэг тиймэрхүү тохиолдол бол нэлийн юм бол гардаг. Түүнээс яг ч юм уу онлайн дээр бол гайгүй. Өөрсдөө контролдчихдээ юм биш үү? Айхтар юм аа. Айхтар юм аа. Би болохоор яг илүү сэтгэл хөдлөлтөөр төвлөрж яг худалдаа авалт хийдэг хүн юм байл л дээ. Тэгэл амар өөрлөн байх гад байдаг. Өөрийгөө контролдохоос илүү яг тухайн үеийн юу байдал те тэгэл гонхтой байна, ууртай байна гэдгээс шалтгаалаад явцдаг юм шиг санагдсан шүү дээ. Минийх бол тэгэхээр юу юм байна? Одоо ухамсаргүй худалдаа авалт гэсэн тий. Тэгэхээр чинь би болохоор юу юм бэ? Гадуур юм их идчих гээд байдаг гэх юм. Гэтэ Сококо бас юу штэ Швейцарч нь бас гадуур амар үнэтэй байдаг болохоор тэгдэг бах тий. Тийм гадуур амар үнэтэй болохоор тэгээд яг уу одоо гадуур хоол идэх чинь бас илүү үнэтэй штэ. Тэгтээ яг уу зорилго нь бол за одоо ингээд бодоход зарим үед болохоор ялцчихгүй хүмүүстэй ингээ уулзаад одоо тэр чин connection үүсгэхийн тулд болохоор ингээд ялцчихгүй цуг хоол мол идэх шаардлага гарч байгаа юм чинь. За тэгээд ажлынхантайгаа болохоор тэгээд 3 дахь өдөр болгоо нөгөө нэг юугаараа хоол иддэг байхгүй юу? Тийм одоо багийнхан хүмүүстэйгээ тэгэнгүүт ингээд яг гэрээсээ хоол авчиад идсэн ч зүгээр. Тэгэнгүүт ингээд надад болохоор би ингээд цуг ингээ хоол зүгээр ингээл яг ресторандаар бол хоол идчихээ надаас гоё л байдаг. Тэгээ би яг түрүү зун яг ингээ өөрийгөө ажиглахад хүүе би өөрийнхөө нөгөө нэг ажлын 3-4 өдөр болгоо гадар хоол идэдсэн. Тэгээ би тэр хоолныхоо мөнгөө дараа бодоод үзсэн чинь юу вэ би энэ мөнгөөр аялж байгаа байсан байж тээ. Бодсон тэгээ би за нэг 7 өдөр нь гадуур хоол идээд нэг өдөр нь юм авъя. Энэ гэсэн зам бол тэрэн дээрээ тэгэж ухамсаргүй нэлээд их тэгэж гадуур хоол идсэн юм байна да гэж өөртөө яасан. Тийм Монгол ч гэсэн ихтэй зулаа ажил хийдэг хахад яалтчгүй гадуур гарчихад амар их мөнгө ордог тий. Тийм шүү дээ. Монголд ч ялангуяа намайг 20 онд ажилд орж байхад ланч ч нэг 11,000 10,000 л гэдэг байлаа шүү дээ. Тэгээд 4 жил гарангийн дараа гэсэн чинь 25,000 30,000 болсон. Одоо бүрсэн хаа. Тийм. Тэгэл ер нь хүн амттай ажиллаар уулзлаа. Ер нь гадуур хоол идлээ гэхэд тэгэл ер нь доотлол нь тэгэл 500,000. Тэгэл дэшегээл явах та тий. Би тэгээд би болохоор сүүлээд бас амар өрөлгөн байгаа нэг юм надад нөгөө бид хоёрт ярьжсэн шүү дээ. Хүүхдүүдтэй гадуур аягүй мөнгө өрдөг болцсон байна. Манай одоо томчин 7-тай, дундхан 4-тэй, бага нь одоо явж байгаа шүү дээ. Тэнгүүд бид хэд ингээл хамт цэцэрлэг төрөлөө оронгууд чинь ингээл хүүхд тоглоом дээр суугаал ингээл тэгэл ороод ирэхэд ямар сандаа ингээд 2 хоног гадуур 300,000 төгрөг би өрцөөсөн байхгүй юу? Тэгээд би өөртөө юу ч авах гэхдээ хоол мос авах юу илээ гэсэн чи зөвхөн хүүхдүүдтэй зориулж авсан. Тэгээл тэгээ би яг нөхөртөөгөө ярьжсэн байхгүй юу? Би одоо ингээд сүүлийн үеүүдээр ингээд өрлгөн байгаа байдлын
дийлэнх нэг яалтч хүүхдүүд рүү амар чиглээд байна. Хүүхдүүдтэй тоглоом одоо хүүхдүүдийн тустай юмнуудын гэдэг ч юм уу те. Тэнгүүд яг нөгөө хүүхдүүдтэй хэрэгтэй юмнаас нь бас үгүй гэж хэлж чадахгүй байхгүй юу би. За тоглоом энэ авч өгөхийн хичээлийн хэрэгсэлтэй одоо дугуулангийн төлбөр мөлбөр гэдэг ч юм уу эсвэл нэг юм хүүхдүүдээ нэг жоохон амар баярлуулж хамсан гэдэг нэг ээж хүний сэтгэлээд нь шүү дээ. Тэр мөрнөөсөө болоод бол айгүйх тийм юу ажиллаа. Үрлэгэн бэлээ. Одоо өөртөө зориулж үрхээс илүү хүүхдэд зориулж айгүйх тийм үрлэгэн болчихжээ гэж бодсон шүү дээ. Тэгээ бас яг эн чинь яг бусдын авч ярих сэдв юм шиг санагдаад байна л та. Магадгүй. Гэр бүлийн одоо мөнгө өрөх байдал яг хүн өөртөө зориулж мөнгө өрөх байдал бас жоохон өөр хаа. Харин тэгээд тэр чинь нөгөө насны онцлогоос шалтгаална. Тийм би юу найз залууд одоо шил Сокогийн хувьд бол арай нэг өөр, чин Зулагийн хувьд бол бас нэг өөр. Одоо яг дөнгөж ингээл тоор чи хүүхдгүй найз залуутайгаа ингээл байгаа штэ. Тэр чи хоёрын хувьд худалдаа авалт өөр. Би болохоор чи ингээ бүр 3 хүүхэдтэй хэр чин ингээ гэр бүлээс гарч байгаа тэр мөнгөний худалдаа авалт хаашаа чиглэж ийн гэдгийг харахаар шал өөр байгаа байхгүй юу? 10 минут үлдсэн биш үү? За окей. Би эндээс нэг юм харж ийн л да. Хит урлагийн худалдаа авалтанд ер нь яг бид гурын саяны ярьснаар ийм юм нөлөөлдөг юм байна. За сэтгэл хөдлөл нөлөөлдөг яалтчгүй те. Ууртай, гонигтай, стресс үедээ яалт одоо намайг хэлээд байгаа байхгүй юу? Би өөрийгөө хэлж штэ. Амар худалдаа авалт хийдэг. Тэгээд бас зарим нэг хүмүүс алхахлаар одоо дэлгүүр хэсгийг терапи гэж нэрлэдэг те. Ингээ юм авахар гой санагддаг. Тэгээ юм аваад идэг. Өөрийгөө эмчилж нэгээ яваад идэг те. Тэгээд дараа нь болохоор нөө хямдрал акц нөлөөлдөг. Та хоёр өөр нь хямдралт гэж хууртаж юм авдаг уу? Авдаг. Ер нь авдаг шүү. Сако. Өндөрсөн ч гэсэн яг янз одоо жишээлбэл юу штэ би хөвчлэн дэлгүүр бол нөгөө нэг 7 сарын хямдрал брэндүүдийн хямдралтай үеэр нь юмудаа авчихдээ штэ. 7 сард нэг хямдраад одоо Крисмсийн дараа 1 сард бас нэлээд том хямдралууд болдог байхгүй юу? Тийм тэр үеэр нь ерөнхийдөө хэрэгтэй юу илээ гэд нэг худалдаа авалт бол хийдэг. Тэгээ тэр чинь бүр ухамсартайгаар төлөвлөд авч яах гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө бол тийм. Тэгээ Европт чинь айгүй гоё хямдардаг гэж сонссон шүү дээ. Тий. Хямдардаг үеийн тарахаар. Тий. Зулаа яадаг вэ? Би болохоор би бол яг хүнс ч хувцс ч яг харж байгаад үнэхээр таалагдсан хямдарсан юм байх юм бол би юу ч бодохгүй шүү дээ. Хямдхан байж тгэлээ. Тийм хямдхан байж. Тэгээд би яг хувц авахтаа ялангуяа боддог л доо. Яг энийг би дангаар нь өмсч болох илүү юмтай өмсвөл одоо хамт өмсөх юм надад байгаа илүү. Тэгээд энийг одоо хэр одоо хүтэн сэрүүнд яаж урт хугацаанд өмсөх хэлээ гэдгийг ер нь бол бодож үзээд за энэ үнэхээр ингээд надад хэрэгтэй зүйл юм байна гэх юм бол хямдарсан бол шууд авдаг. Юу ч би бас тэгж бодсон. Нөгөө нэг би энийг дараа нь яаж цэвэрлэх бэлээ гэж амар их бодож юм авдیں۔ Зөвхөн амар их бодож авдаг хэрнээсээ юу ч бодохгүй авдаг гэдэг шүү дээ. Тийм болохоор нөгөө илгэн гутал модал хамаагүй ихийг авдггүй. Зөв. Тэгээ бодож арчилгаа боддог. Тэгэд нэрээ Долигийн асуусан асуулт нь нэрээ надад яг тулгарсан юм биш. Түрүүний тэр нөгөө нэг брендийн цүнх болон одоо зүгээр цүнх гэд би нөгөө өөртөө нэг цүнх аавна гэд компьютераар хийж тэгээд явчихаар тэгээд нэг оффис дөмсчхөр нэг цэвэрхэн цүнх авъя гэж бодож аваад 1 сарын хямдралаар авъя гэж бодсон байхгүй. Тэгээд брэндүүдийн бүх юмуд хямдарсан байсан юм. Тэгээд харж исэн чинь брэндүүдийн цүнхнүүдээс болохоор яг надаа ингээд таалагдсан цүнх байгааг байхгүй юу. Одоо яг ингээд миний хэрэгцээг хангах. Тэгээ би цүнх авах гэж байгаа миний цүнхний хэрэгцээ тэнгүүтээ миний компьютер багтчих хэвчтэй гингүүд тэр чинь дандаа нэг бол амар том эсвэл нэг амар брендийн том бичгтэй даадсан байхгүй юу. Тэгээд би дэлгүүрээс нь харж байгаад яг чанартай брендийн биш яг надад таалагдсан компьютераар хийж болохоор тэр цүнхийг сонгосон юм байна. Ямар цүнхийг сонгосон гинэ? Брендийн бишийн чанартайг сонгосон юм байна.
Тийм яг Мартыг сонголт хийсэн байна. миний хэрэгтэйг хангаад байна шүү дээ. Тэр чинь би миний хамгийн гол хэрэгцээ нь болохоор компьютераа багтаах гэсэн юм байна. Зөв. Тийм түрүүний Доогийн асуусан асуултанд ч гэсэн одоо ингээд би дахиад бодглохлоор яг анхныхаа хариултан дээр л үлдэж байгаа байхгүй юу? Тэр нь юу вэ гэхээр би $500-оор цүнх авч ийна гэдэг чинь бол би ингээд боломжтой штэ тий. Тийм штэ. Тийм тэгэхээр тэр үед би аль уже брэнд бол одоо брэндэд ингээд нэг шунаад тахааргүй хэмжээнд хүрсэн байх учраас надад бол яг брендийн одоо тэр үнэтэй цайтай дараа нь тэр нь үнд хөрн мөрн гэдэг нэг тийм алсын ирээдүйтэй юм бодоод ах шаардлагагүй болсон юм байна гэж одоо би дахиад түрүүнийхээ хариултыг бодож ин л та. Тэгээд ялцчихгүй брендийн биш зүгээр яг чанартай $500 цонхыг сонгох юм байна. Тэгээд Тэгтээ саяны энэ яриаг ингээд ажиглаад байхад байна шүү дээ. Бид нарын юу юм бэ шүү дээ. Хоёр хувааж болох юм байна заяа. Нэг нь болохоор одоо ухамсаргүй худалдаа авалт бол сэтгэл хөдлөлтөөр тулгуурсан худалдаа авалт. Ухамсартай худалдаа авалт болохоор хэрэгцээн дээр тулгуурсан худалдаа авалт юм байна. Тийм яг байна. Яг юу хэрэгтэйгээ мэдээд яг тэрэндээ тулгуурсан худалдаа авалт хийдэг нь ухамсартай худалдаа авалт юм байна. Яг байна. Тэгээд одоо тэгвэл Сако бидний яг сүүлийн ярианы хэсгийг гоё гаргаж ирж штэ тий. Тэнгүүд та хоёр бол ухамсартай худалдаа авалтыг илүү түлхүү яавал одоо жишээлбэл удаан бодсны эцэст ухамсартай худалдаа авалт гарч ирдэг гэж боддог уу? Яг хэрэглээгээ. За энэ маань яах вэ? Энэ дээр байна штэ тий. Миний Швейцарт ирээд нэг сурсан юм нь болохоор хүмүүс маш их ухамсартай худалдаа авалт хийдэм байна гэж би бодсон. Монголд одоо дэлгүүрүүд ингээд орой болтол ажилдаг штэ тий. Тэгээ хагтаа сент хүртэл ингээд ажилдаг штэ. Тэнгүүд ингээд монголчууд бид нэр болохоор ингээд одоо юмаа ингээд ерөөсөө бэлтдэггүй дуусангууд нь гарч авдаг штэ тий. Яг л байрныхан доор дэлгүүр байдаг. Байрныхан доор дэлгүүр байдаг болохоор энд чинь болохоор дэлгүүрүүд чинь нэгтгэхээс хагасаан өдөр хүртэл ажиллаад бүтэн сент бүх дэлгүүр амардаг. Гэхдээ нөгөө train station энтрийн дэлгүүр онгорхой байдаг л да. Гэхдээ ер нь ингээд амралтын байдалтай байдаг байхгүй юу? Тэгээ яг ажиллах хугацаанд болохоор одоо өглөөний 8-аас одоо 5 ч юм уу эсвэл 7 ч юм уу яг тийм өдрөөс шалтгаалаад өөрөөр байдаг болох тэр хүмүүс яг хэрэгтэй юмаа ингээд бичээд тэнгуүтээ ингээд 7 хоногт нэг дэлгүүр яваад бүх юмаа авдаг. Тэнгуүтээ ингээд гэрт нь яг юу дууссан байна гэдгийг ингээд бичдэг. Тэгээ угаалгын нунтаг бүх юм нь ингээд дахиж шууд дэлгүүр гараад авах биш. Ингээд одоо бэлэн ингээд 2-3-аараа байж идэг. Яаггүй л тэр ингээд хизээш дуусах магадaltaй дэлгүүр нь онгорхой биш байх учраас тэгэж их ухамсартай худалдаа авалт хийд юм бэлээ. Тийм тэгээд тэрүүгээрээ бас ингээд энэ хүмүүс ингэж ухамсартай худалдаа авалт хийдэм байна гэдгийг анзаарсан шүү дээ. Наа чинь гэтээ зүгөө яа тэгээ бид нар ингэдэг байхгүй юу? Одоо жишээлбэл гэтээ ер нь яг хотлооноо бид нар ингээд бөөнөрөө ингээд төлөвлөж байгаа худалдаа авалт хийдэг болчих юм бол бас их мөнгө хэмнэх байх гэж би боддог. Гэхдээ энэ нөгөө нэг хүмүүсийн худалдаа авах чадвартай одоо жишээлбэл холбоотой байж бас магадгүй л дээ. Монголчууд ч бас тэгэл яг юм бөөнд нь бүх юм авах боломж бас яг нийтээрээ бас жоохон хомс шүү дээ. Тэгэнгүүт яг нөгөө хэрэгтэй үедээ авдаг тийм юу нь бас бийж магадгүй. гэж бодсон. Тийм тэгээд дэлгүүр орохдоо яг юу хэрэгтэйгээ бичээд тэгээд ингээд авч маваад тэгдэг нь бас их дэжгүй санагдсан. Тэгээд би хүнсээ цуглуулгатай ерөнхийдөө бол одоо энэ чинь бас нөгөө нэг үнэтэй дэлгүүр тэгээ хямдхан дэлгүүр гэж байгаа штэ тий. Тэнгүүд аль дэлгүүрийн юу нь сайн байдаг бэлээ гэдэг дээрээ тулгуурлаад бас ингээд авбал амар дэжгүй юм лээ. Яг ингээд надад энэ дэлгүүрээс энэ зүйл нь таалагддаг, надад энэ дэлгүүрээс энэ таалагддаг ч юм уу тий. Угаалгын нунтагийн тэр дэлгүүрийнх нь арай дээртэй мэртэй гэд тэр мэрийгээ бас ингээд мэдчихвэл амар дэжгүй санагдчих. Тэгээд яг юунд дэжгүй болох
юунд дайггүй би юунд дуртай байгааг мэдчихвэл дэлгүүр ороод ингээл яваад байхгүй гэс очивол юм авч байгаа юм амар. Яг үнэ. Бас Тий, хамгийн чухал чинь тэгэл бич төлөвлөх юм байна л да. Би болохоор яг хөө тэр нөхөртөөгөө болохоор ярьжаад төлөвлөдөг. Гэхдээ тэгээд бас нийлж агаад бас тэмээ нэг юм аавна. нийлж байгаа даа. Өнөөдөр ингээд бит хоёр зүгээр ингээд манай хүүхд орны хаалт хэрэг болоод хажуугаар унчих гад байдаг шүү дээ. Нэг юм тусгаад ингээд хаачдаг хаалт байдаг юм. Тэрийг авах гэж явж агаад багажны дэлгүүрт ороод тэгээ манай нөхөрт багаж нь таалагдаад тэгээд орныхоо хаалтыг аваагүй багаж аваа гараад ирсэн. Тэгээ би юу болч байна тэр гэсэн чи би энийг 2 3 жил бодож байгаамаа гэлтгсэн тэгэл заа. Яах ч намайг энэ дэлгүүрт оруулж ирсэн ч гэж. Ой тий. Тэгэл заа гэж бодсоо. Тийм тэгээд зулагийн хувьд болохоор Японд болохоор хүмүүс хөвчлэн яг дөрөв соко битээр ярьж илаа л да нөгөө нэг дэлгүүрүүд нь ингээд ойрхон биш болохоор 7 хоногор төлөвлөж юм авдаг гэд Японд юу бас яг тэгж байна уу та яриад байна. Тэгэж амар төлөвлөх шаардлага байхгүй. Энд бол хүнсний дэлгүүр нь бол яг хуу том баяруудаар бол нэг 4-7 хоног ч юм уу амардаг. Гэхдээ ер нь бол тэгэж 7 хоногийн нэг өдөр заавал амарна гэсэн өдөр байхгүй. Тэгээ ялангуяа манай гэрийн хажууд 12 цаг одоо 00 цаг хүртэл ажилладаг хүнсний дэлгүүр байдаг болохоор бас айгүй дайггүй. Тэгээ Японд ч нөгөө нэг хүнсний бүтээгдэхүүн нь яг тухайн өдрийнхөө нэг 3 цагаас 15 цагаас хойш юм бол одоо ногоонууд нь ч юм уу тий эсвэл зарим махнууд нь яг 10-аас 30% хямдардаг байхгүй юу? Тийм. Тэгэхээр ер нь бол яг нэг үдээс хойш ч юм уу дэлгүүр ороод яг хямдарсан байгаа хэрэгтэй ногоо ч юм уу эсвэл ер нь өөр бүтээгдэхүүн ч гэсэн мэрсэр хямдарсан байдаг учраас тэднийг ороод авчвал дайггүй юм байна гэж бодсон. Тийм. Тэгэхээр нөгөө юу бүтээгдэхүүн. Азуудын ер нь юу төстөөлийн тийм ойрхон дэлгүүрүүд нь байнга онхой байж байдаг. Тийм. Тэгээд яг миний хувьд гэх юм бол яг угаасаа авдаг тогтмол нэг хэдэн нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн байдаг. Одоо дүүх ч юм уу тий өндөг гэд тэгээд НАТО энд идэж сурсан. Яг анх эзэн чинь айгүй сонирн байсан. Тэгээд одоо бол арьсан цайн гэхээр нийтдэг болсон. Тэгээд яг авдаг нэг НАТО гэд нэг одоо японочдын иддэг одоо шошрхуу гэх юм уу? Тийм нэг төрлийн одоо шош гэх юм уу та тийм юм байдیں۔ Тэгээд тэр нь болохоор арьсанд ер нь их ашигтай одоо зүйлс айгүй их байдаг тийм хүнсний бүтээгдэхүүн. Тэгээд яг дэлгүүрээс авдаг нэг хэдэн төрлийн юм дэлгүүр ороод тэрийг авдаг. Тэгээд хажуугаар нь бол ганц хоёр хэрэггүй юм авах гад байдаг байсан. Тэгээд сүүлийн үед бол яг л гол юм аваад гардаг. Болсон ба. Манайх ч нэг дүнжин гараа худлаа үгүй ойрхон штэ яг замаар тагаа. Тэгээл би бол яг өдөр болгон байрныхаа доотлын дэлгүүр орж байгаа юм шиг л авчдаг. Уусаа манай байрны доотлын дэлгүүр болсон юм шүү. Манай байрны доотлын дэлгүүр дүнжин гараа зах. Тэгээл авчдаг штэ. Тэгээд юу яасан хит ийм үргэлжлэн одоо худалдаа авалт хийхээс одоо ухамсартай худалдаа авалт руу ойртох тийм зөвлөгөөнүүд үүд юм байна заяа. Та хоёр уншчих уу? За. Нэгт нь болохоор 24 цагийн дүрм гинэ. Яаралгүй худалдаа авахаас өмнө 24 цаг бодож үзэх. Энэ зулаад хоёрын арга юм шиг. Тэгээд дараа нь болохоор жагсаал гаргаж худалдаа авалт их энэ Осакогийн юм шиг байна тий. Хинсэндээс ерөнхийдөө тийм. Тэгээд орлого зарлагын хяналттай байх одоо нэг зарлагынхаа төдөө хувьд би юм аавна гэдэг тийм юмнууд байдаг шүү дээ. Наадхан ч харин суралцмаар байгаа юм да. Тийм үү. Харин тийм. Би бас энэ дээр нэр битэр тийм юм бодож байгаа шүү дээ нэг. Одоо бид нар чинь яг нөгөө хамгийн их мөнгө өргөдөд байгаа юм нь онлайнаар худалдаа авалт одоо аппликейшнээр
төлбөрөө төлөх картаар худалдаа авалт ихээр амар их мөнгө гараад байгаа шүү дээ. Тэнгүүт нөгөө нэг тухайн энэ 7 хоногт энэ мөнгийг хэрэглэн гэдэг мөнгөө картнасаа бэлээр гаргаж аваад тэгээд хүн яг тэр зарлаг гарах мөнгөө бэлэн мөнгөөр л худалдаа авалтууд хийж сурыг гэж битээр шийдсэн ш нэрэ. Тэгэхээр яг нөгөө мөнгө дуусаад байгаа нь шууд мэдрэгддэг. Тийм гэж үү. Тий. Тэгэхгүй ингээ яг нөгөө карт ингээ өөрөө зураад ахаар чинь яг цаана хитэйгээр ингээд мессеж ирж байгаа ч гэсэн яг хүний сэтгэлдээ тэгэж нөгөө нэг зарлаг гараад байгаа гэсэн мэдрэмж нэг айгу баг турдаг юм шиг санагдсан шүү дээ. Тийм арга бас байж болох юм билэ. Би бол хөвчлэн дандаа бэлэн мөнгөөр худалдаа авах гэж байгаа. Аха. Тэгэхээр яг тийж яаж чадчихна. Би харин түрүүн хэлсэн шүү дээ. Энэ нэг ойролцоогоор одоо 20,000 болно даа гэд юм авдаг тиймгүй. Касныг ширэд тэр амар тооцоолсноос их болчдөг. Тэнгүүд яг нөгөө тулсан мөнгөтэй гарчингууд ингээд заримдаа мөнгө тотож байгаа байхгүй юу. Тэгээд яана гэж тэнгүүд азар нөгөө нэг тухайн дэлгүүрийнхаа нөгөө нэг point карттай. Тэгээд нэг удаа тэгж аврагдсан мэдээ. Тэгээд ер нь бол яг касн дээр ирээд. Та нар нөгөө нэг юу яадаг вэ? Одоо ингээд нөгөө дэлгүүрүүд одоо жишээлбэл кофе шоп, моби шоп чинь нөгөө нэг тамга даруулаад тэгээд тэддэх нь үнгүү гэсэн юм байдаг шүү дээ. Тэр хэрэг ашигтай байдаг вэ гэж. Нэг нь үнгүү гэж. Тийм тэрэнд урамшдаг уу? Үгүй. Окей. Уг нь бол ингээд COG 25 энэ нөгөө нэг аппликейшнийг татчих юм бол хөнгөлөлттэй байдаг гэлдэгдэн шүү дээ. Тэрийг татчих л тийм ажилгүй шүү дээ. Залах уу? Тэгээ тиймэрхүү юм гэхдээ бас нөлөөлдөг юм болов уу? Нөлөөлдөг л хэвчээ тий. Сайн мэдгүй яг тэгж урамшуулал яг тэр нөгөө нэг loyalty энэ төр хэрэгэл яг тэгж амар сүрхийд дааж хэрэгэлдэг шүү дээ. Баянлаа. Баянлаа. Үгүй харин тийм ээ. Гэхдээ нөхрийнхөө номин картын эрхийг бол ашигладаг. Оноогоо үлдээж мэлтэйгээд. Тиймэрхүү юм гэхдээ бас нөлөө үзүүлдэг гэж магадгүй тий. Тэгээ манай нөө дүнжин гарагт чинь тэр юм үйлчлэхгүй болохоор чинь би тэгэл. Манай ажлын 2-5-т нөгөө виноны дэлгүүр байдаг байсан. Тэгээ манай ажлынхан тийм 5 вино авах юм бол 6 дахь нь нөгөө ч үлээ. Биш 10 вино ч үлээ нэг тийм тоо заасан. Тэгээд тамга даруулдаг. Манай ажлынхан тийм тамгатай цаас ер нь бол аюух цуглуулдаг байсан. Тэгээд Монголд би бол номингийн картыг бол амар сайн ашигладаг байсан. Яг нөгөө U-Point карт гэдэг юм шүү дээ. U-Point карт бол сайн ашигладаг байсан. Тэгээ энд ирээд ер нь энд ингээд одоо 1 жилээс дээш байх юм чинь энд бас ингээд үйлчлүүлдэг газруудынхаа point картнуудын авчиг гэж бодоод point карт тавсан. Point карт ер нь бол надад аюу дэжгүй санагддаг шүү. Одоо жишээ нь яг нэг удаа одоо манай хажуу талын хүнсний дэлгүүрт би бол ингээд point карттай байсныхаа үр шимийг бол хүрсэн байт. Харин тийм надад ч бас дэжгүй санагддаг. Нэг тийм 4-5 кофений дараа нэг өнөмөр кофе аваад явах. Би болохоор яг тест одоо гэхдээ хэрэлж үзье да. Би гэхдээ хөвчлээ яг нэг гэрээ ойролцоо дүнжин гараа марваар явчихдаг. Худалдаа авалтуудаа хийждэг болохоор дүнжин гараа марвт чинь бүр тийм loyalty card байтгаа баримт ч өгдөг шүү дээ. Гэхдээ одоо ч бүх газрууд баримт өгдөг болсон биш юм уу? Дүнжин гараа өгдөг юм аа. Дүнэлтээ хийчиэ да тий. Хэдүүлээ ямар ч байсан хомсортой худалдаа авалт хийхэд бодох хэрэгтэй юм байна. Бас тэр point цуглуулдаг карт буцаад нөгөө мөнгө нь орж ирлээ урамшууллын тэднийг ашиглал бас зүгээр юм байна. Сэтгэл хөдлөлөө удирдах бас хамгийн чухал юм шиг байна тий. Тэгснэ амар хөрх ингэ зөвлөгөө нь мөнгө биш сэтгэл хөдлөлөө удирдах гонигтой үедээ дэлгүүрийнхээ хооронд найзуудтайгаа уулз салхинд гар гинэ. Тэгтээ тэгэл бөөм гарч ирээ. Ялгаагүй штэ гэж. Ялгаагүй штэ тэр чинь тэгэл
уулзаад кофе авч явна нэ тэрэг л. Онлайн митинг хийх юм шүү. Ингээд хамгийн байж Мишнэт Тий. нэрэн. Гимнастик. Арука битэд уулзах чадахгүй л бараг онлайнаар уулзмаар юм шүү. Бага. Харин бөөндөө ингээд Zoom-ийн уулзмаар юм линк шиг. явууллаа шүү гэ. Тий. Тооны шиг. Тэгээд сэтгэл санаа гэснээс угаасаа ингээд нэг жоохон гонхтой ч юм уу нэг жоохон сэтгэл санаа тавгаа болохоор ингээд хүнсний дэлгүүр ч юм уу энд нөгөө нэг 100 yen-ийн дэлгүүр гэж байдаг. 100 yen ч одоо Монгол мөнгөөр нэг 2400 юм уу та. Монголын дайсаа шиг юм байна шүү дээ. А ер нь бол Японы тайс бол тоо. Японч угаасаа дайсаг юм шүү дээ. Наа салон CEO-гийн салбар харснаа хөөс CEO салон салбараа нээсэн байх гэдэг шиг. Тэр шиг юм байна. Тийм дэлгүүр орд юм уу те 100 yen-ийн дэлгүүр зулаа. 100 yen-ийн дэлгүүр гэж байдаг. Тэгээд 100 yen-ийн дэлгүүрүүдийн нэр нь ингээд өөр хэлнэсээ 100 yen-ийн. Цагаан юу н цаашилчих юм? Микэнтэй яриа сонсогддгүй. Чиний яриа? Мик. Одоо яар та? За. Одоо зүгээр. Аха. Одоо зүгээр нөө хаан. Аха. Тэгээд тийм нөгөө дэлгүүрүүд байдаг. Тэгээд ер нь бол би ингээд одоо 100 yen-ийн дэлгүүрийн ингээд бүр бантнан ингээд болсон. Тэгээд сэтгэл санаа тавгүй ангууд тэр дэлгүүрлээ ороо. За юу ахгүй. Ахын байхгүй ч ингээд хараад гоё байна уу гэх. Тэгээд ер нь хүнсний дэлгүүр ороод хүнсээ цуглуулчихсан ингээд амар гоё сэтгэл санаа дэвшилдэг. Яалчгүй ч дэлгүүрээр нөгөө нэг терапи хийдэг төрлийн хүн юм биш бас. Тийм угаасаа энд ингээд уулзъя гээд найз нөхдөж авахгүй, уулзахын авахгүй. Тэгээд жоохон ботрongууд амар дэлгүүрлэл угаасаа Хандилж байгаа юм да. санагдав. Би болохоор шууд тийм рүү ороод баахан юм сагслал. Тэгэл сэтгэлээс сэргээгээл тэгэл авдгүй л дээ ч шиг. Аваар давхгүй л байгаа л та. Тэг мөнгөтэй бол тэгэл байгаа мөнгөндөө тааруулаа шүү. Одоо зэрэгэ болмоор байна. Сайхан бие хөдлөгчөөр нэг гоё болчих. Сэтгэл санаа жоохон тавгүй. Тийм тий. Харин. Тэгэд бүр нэг амар үр зайланд ороод бүр дампуурчихгүй бол тэгэл бас өөрийгөө хянахал хэрэгтэй юм байна л та гэж. Бага. Дахиад бичгэр чи яг энэ реакшн чинь гарахгүй шүү дээ. Тэ Соко. За. Тэг гол нь баярлаа. 7 хоног болгоо ингэж ярьж байгаа цаг зав гаргаж байгаа та хоёр мундаг байгаа шүү. Бид бүгд мундаг байгаа шүү. Гоё шүү. Чао. Ciao. Bye. За bye.